За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн төргийа. За өнөөдрийн хичээл биологи хичээл байна. Намайг мөнгө чаргал гэдэг. За би Удаан аж ахуйн их сургуулийн экологийн ангид төгссөн. За ингээд та бүхэнд биологи хичээл заахаар орж ирээд байна. За биологи гэж юу вэ гэдэг. Манайхан бол биологи гэдэг шинжлэх ухааны талаар бол нэлээд сайн мэдэх байх гэж би бодож байна. Яагаад гэвэл 10 жилийн сургуульд биологи шинжлэх ухааныг бол нэлээд сайн заалгасан байдаг. Тэгэхээр багшийнхны хичээл бол ерөнхийдөө ерөнхий суур хичээл буюу 10 жилд үтсэн хичээлийг нь баттгах. За тэгээд ганц нэг гүнзгийрэлж үзэх байдлаар хичээл маань орох нэ. Тэгэхээр ерөнхийдөө бол их амархан хичээл байх болоо гэж бодож байна. Яагаад гэвэл анагаахын оюутнууд ихэвчлэн биологи, химийн шинжлэх ухааны ийшээгээ шалгалтыг өгдөг учраас энэ тал дээр бол нэлээд нарийссан, мэрэгшсэн оюутнууд орж иж байгаа хаа гэж бодож байна. За ингээд ангийнхандаа бүгдээрэнд нь сурлагын өндөр амжилт хүсье. За ингээд эхний хичээл биологийн шинжлэх ухаан гэж юу вэ? Биологийн шинжлэх ухаан хизээ яаж үүссэн юм бэ? Талаар ярина. За гол агуулга маань биологи гэж юу? Биологийн шинжлэх ухаан хизээ яаж үүссэн? За амьд биеийн мөн чанар, амьд биеийн үндсэн шинжүүд гэсэн агуулгатайгаар хичээлээ үзгэнэ. За биологи хизээ яаж үүссэн бэ? Биологийн шинжлэх ухаан хизээс үүсэж бий болсон юм болоо? Та нарын бодлоор. За биологи гэдэг нэр томьёо. Биологи гэдэг нэр томьёог бол Жан Батист Ламарк бол биологийн шинжлэх ухаанд бол оруулж ирсэн байдгаа гэж сонссон. Тэгэхээр өнөөдөр бол багш нь юу хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ биологи гэдэг нэр томьёог анхын хизээ хэрэгэлсэн бэ гэдэг талаас нь хэлэх гээд байна. За тэгээ 1797 онд Нэнси Антомч профессор Тероз бол биологи гэдэг нэр томьёог анх хэрэгэлсэн. Тэр цагаас эхлээд бол биологийн шинжлэх ухаан маань бол нэлээд сайн хөгжсөн байх юм гэж үзэж байгаа. За тэгээ биологи гэдэг нэр томьёог юу гэсэн утгатай юм бэ гэхээр биос буюу амьдрал, ань гэсэн утгатай. Логос гэдэг нь судлал, сургаал гэсэн утгатай. Грек үгнээс гаралтай гэдэг юм болов гэдэг байна. За энэ биологийн шинжлэх ухаан маань бол хүн үүссэн цагаас эхлээд хүмүүс бид нар байгальтайгаа харьцаж эхэлсэн цагаас эхлээд за мөн амьдарч байгаа орчинтойгоо харьцаж үр шимийг нь хүрдэж ахуй амьдралтай хэрэгжилж эхэлсэн үеэс эхлээд л ерөнхийдөө биологийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөн гэж үзэж болно. За тэгээд 18 дугаар зуун 19 дугаар зуунд бол шинжлэх ухааны хөгжил нэлээд түлхэцтэй явж бие даасан шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн байх юм аа. За биологи гэдэг маань бол амьдрал гэдэг үгнээс гаралтай гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр амьдрал, ам гэдэг зүйлсийг бол хүн бий болсон тэр цагаас эхлээд хүний хэвлээд үүссэн тэр цагаас эхлээд ам амьдрал гэдэг зүйл маань бий болдог гэдэг энэ зурган дээр харуулсан байна. За зурганы баруун дэд үзүүрт байгаа энэ хүний амьдрал үүссэн цагаас эхлээд биологийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөн гэдгийг харуулсан байна. За дараагийнх нь болохоор хүмүүс бид нар одоо энэ амтан, за энэ эрвээхээ, цэцэг энэ бусад амьд биеттэй дасан зохицох байдлаар амьдарч эндээс бол биологийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөн байна гэдгийг харуулж байна. За биологийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр маш олон салбар шинжлэх ухаанууд бас үүсэн хөгжсөн байдаг. За түүний нэг нь бол бидний мэддэг амьтан ургамал, амьтан судлал, ургамал судлал гэдэг салбар шинжлэх ухаанууд. За мөн экологийн шинжлэх ухаан, сүүлийн залуу шинжлэх ухаанууд маань бол үүсэн хөгжиж ирсэн гэж үзэж байгаа. За тэгээд биологийн шинжлэх ухаан маань ерөнхий суур шинжлэх ухаан бөгөөд үүнээс салбарлан гарсан шинжлэх ухаанууд бол маш олон байдгийг бид мэдэх баха гэж бодож байна.
За сүүлийн жилүүдэд бол биологид гарсан дэвшил байгаль шинжилгээний салбарын тэргуун өвгөнд гаргаж ирж байгаа. Энэ нь бол шинжилгээ ухааны технологийн хувьслыг бүрэлдэхүүн хэсэг болох одоо биотехнологи, биоинженерчдэл гэдэг юм бол нэлээд түлхэж авч хөгжиж байгаа шинжилгээ ухаанууд юм аа. За энэ түлхүүн хөгжих болсон шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр хүмүүс тэр амьдрал гэдэг нэг бий болгож байгаа ДНХ-г гаргаж аваад биологийн идэвхтэй ДНХ-г гаргаж авсны үр дүн өөр биед шилжүүлэн суулгах ашигтай шинж чанарыг нь ашиглан шинээр биеийг бий болгох тийм ээ ийм алт амжилтуудыг бол их хийж хөгжүүлж байгаа юм байна. За биологийн шинжилгээ ухааны одоо жишээ баримтуудаас хэлэхэд одоо мөрнөөс хонноос одоо юу үр шилжүүлэн суулгаад ашигтай шинж чанар бүхий одоо хураг гаргаж авч байгаа хэлбэрийг харуулж байна. За хажуу талд нь бол тэр өндөг тийм ээ өндгийг бол янз бүрээр үйлдвэрлэж бид нар гаргаж авч байгаа амьд биесийг маш хурдан өсгөн хөгжүүлэх боломжтой гаргаж авч байгаа энэ хэлбэрүүдийг бас гаргаж байна. За мөн бид нар тармил ургамлуудыг бас гаргаж авч байна тийм ээ. Одоо бидний хамгийн их ярьдаг одоо сарнай төрөлхтөрийн сарнай цэцгүүдийг тармилжуулан гаргаж авч байна. За үзэлцэн тармил үзэлцэн гэж байж байна тийм ээ. За энд одоо өндөг гаргах мэтчлэн. За гэх байдлаар одоо аж ахуй амьдралдаа биологийн шинжилгээ ухааныг их өргөн хэрэглэсээр ирсэн байна. Тэгвэл ер нь энэ амьдралыг маань бий болгодог үндсэн мөн чанар нь юу юм бэ? За тэгэхээр хүрээлэн буй орчин гадаад орчинтойгоо ямагт бодисын солилцоо явуулж авах хэрэгтэй бөгөөд хэрвээ бодисын солилцоо зогсохоос амьдрал зогсож уурахт бий завдэрнэ гэж. За амьдралыг бий болгодог гол нөхцөл бол уураг юм байна. Тэгэхээр энэхүү уургийг одоо бий болгодог гол чухал зүйл бол энэ бодисын солилцоо. За энэ бодисыг бид нэр хаанаас авдаг гэхээр хүрээлэн буй орчноос авч байдаг байна. За тэгээд ийхүү хүрээлэн буй орчноос тэр бодисын солилцоог явуулсны үр дүнд бол амьдрал зогсолтгүй, тасралтгүй үргэлжилж байдаг юм байна. За тэгээд амьд биеийг амьгүйгээс ялгадаг гол зүйл бол энэ уурагт бий гэж байдаг. Уураг бий болсноор амьдрал амь гэдэг зүйл маань бий болсон байдаг. За орчин үед амьдралын мөн чанарыг ойлгох ерөнхий арга зүйн хандлага нь амьдрал бол өөрийгөө нөхөн үйлдвэрлэх байдлаар байнга өөрөө шинжлэгдэж байх процесс юм аа гэж үздэг. Амьдрал гэдэг бол өөрийгөө нөхөн үйлдвэрлэж сэргээн шинжилж байдаг үйл явц юм аа. Амьд бие бүхэн амьдаасаа үүсдэг. Амьдралын мөн чанар нь физик химийн үзэгдэл тулгуурлаж зохицуулагдсан байх нөхөн үйлдвэрлэл бөгөөд үүний үр дүнд удмын мэдээлэл үеэс үед дамжин хадгалагдаж чухам энэхүү удмын мэдээлэл нь амьд биесийн нөхөн үржил ба өөрийн зохицуулгыг хангаж байдгаар чухал юм аа гэж. Тэгэхээр амьдрал бол ерөөсөө тасралтгүй үргэлжлэх гол нөхцөл бол юу байх нь бодисын солилцоогоо явуулах юм байна. Бодисын солилцоог явуулахын тулд бид яах вэ гэхээр гадаад орчинтойгоо харьцах юм байна. За мөн амьдралыг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бол өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэх юм байна. Тэгэхээр энэ нөхөн үйлдвэрлэх үйл явцыг юу бий болгодог вэ гэхээр бидний биеийг бие дотор байгаа тэр бодис нөхөн үйлдвэрлэх боломжтой. Тэгэхээр тэр бодис нь юу юм бэ гэхээр тэр удмын мэдээллийг агуулсан ДНХ юм байна. Тэгэхээр ДНХ ген гэдэг зүйлс маань байхгүй бол амьд биеийн нөхөн үржил өөрөө өөрийгөө зохицуулах механизм бол алдагдчих байдаг гэдэг бид мэдэх баха гэж бодож байна. За тэгэхээр ийхүү амьд биеийн тэр уурагт биеийг бий болгох, ДНХ-г бий болгох гол чухал элементүүд байдаг. Эдгээр нь бол амьд бие дотор байдаг элементүүд бол хүчил төрөгч, ус төрөгч, нүүрс төрөгч, азот, фосфор, хөхөр, натрий, кальций, калий,
төмөр, йод, хлор гэх мэтчлэн 20 гаруй зүйлийн химийн элементүүд байдаг. Эдгээрийг бол биогенийн элементүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр амьд биеийг амьгүй биеэс ялгагдах гол онцлогийг нь бий болгодог нь бол энэ амьд бие дотор байдаг элементүүд, биогенийн элементүүд юм байна. За амьд бие махбодын эсийн дотор биогенийн элементүүд органик ба органик бус химийн нийтлүүдийн байдлаар оршиж идэг. Дангаараа буюу одоо нэгдсэн байдлаар тийм ээ оршиж байх бөгөөд эдгээр нь бол амьд биеийн тэр нөхөн үржих тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж идэг чухал элементүүд байна. За амьд бие бүтэц зохион байгуулалтанд орших хэлбэр нь амьгүй байгалаас их өвөрмөц байдаг. Үүнийг амьдралын үндсэн орчин гэж үзэж байна. Тэгэхээр одоо бүтэц зохион байгуулалтын тэр орших хэлбэр маяг нь юу байдаг вэ гэхээр амьдралын үндэс суурь бол нуклеин хүчил буюу түрүүний миний яриадсан ДНХ, РНХ, за тэгээд уурга байна гэж үзэж байна. Тэгэхээр амьд бие тэр амьд гэдэг зүйлсийг нуклеин хүчил ба уурга бий болгодог юм байна гэсэн. Тэгэхээр энэ хүү уурга нуклеин хүчлийг л дээрх биогенийн элементүүд маань бий болгодог. Тэгэхээр эдгээргүйгээр одоо амьд бие амь гэж ярих төсөөлөхий аргагүй болчихно. Тэгвэл нуклеин хүчил нь юунаас тогтдог юм бэ гэж. Нүүрс төрөгч, хүчил төрөгч, ус төрөгч азот, фосфорыг агуулсан химийн нарийн нэгдэл бөгөөд нуклеотуудаас тогтно. Нуклеин хүчил нь нүүрс төрөгч, хүчил төрөгч, ус төрөгч азот, фосфорыг агуулсан нэгдэл юм байна. За ДНХ-гийн эсийн удамшлын материалыг бүрдүүлж ДНХ-ийн химийн өргөмц байдлыг тодорхойлно. ДНХ-гийн хяналтанд уургийн нийлэгжил явагдчихдаг. Бөгөөд түүнд бол РНХ оролцсон. Тэгэхээр ДНХ буюу тэр нуклеин хүчлийг бий болгож байгаа дээрх элементүүд маань нийлэгжсэний үр дүнд за уургийн нийлэгжил бий болж удамшлын мэдээллийг дамжуулдаг байна. За 1928 онд Гриффит, 1941 онд Ллойд Макнер бол генетикийн мэдээллийг агуулагч нэг ДНХ гэдгийг туршлагаар баталсан байна. Энэний үр дүнд бол уурга бий болждаг. Тэгэхээр уурга бол одоо удамшлын мэдээлэл, генетикийн мэдээллийг агуулагч болж эхлэх юм байна. Тэгээ үүнийг нь бол Гриффит, Ллойд Макнер баталж өгсөн байдаг байна. За энэний талаар бол дараагийн хичээлүүд дээр ДНХ үзэхдээ илүү дэлгэрэнгүй үзнэ. За энэ зурган дээр бол удамшлын мэдээллийг агуулдаг, амьд биеийг амьгүйгээс ялгадаг, тэгээ удмын материалыг агуулдаг ДНХ-ийн талаар. ДНХ-гийн мушгийг харуулсан. За уурга гэдэг нь мөн химийн нарийн нийлмэл нэгдэл юм аа гэж. Найрлагандаа нүүрс төрөгч, ус төрөгч, хүчил төрөгч азотыг агуулгаас гадна хөхөр фосфорыг агуулж идэг. Уургийн молекул маш том хэмжээтэй байх бөгөөд түүний бүтцийн хэсэг нь амин хүчлүүд. Уургийн молекул таймгүй олон янз байдаг байна. Олон янз байдгийн учир түүний найрлагад орж байгаа амин хүчлүүдийн дистралал харьцаанаас хамаарч байна. Протоплазмын ихэнх уурга ферментүүд байдаг бөгөөд уургийн эсийн бүтцэд орчдог. Эс болгон өөрийн гэсэн олон зуун уургийг агуулж байх бөгөөд чухам ямар эрхтний ямар төрлийн эс вэ гэдгээс хамаарат агуулгадах уургийн найрлагаараа өөр байдаг талтай. Нуклеин хүчилж бай, уурагч бай дангаараа амьдралын үндэс болж чадахгүй. Гагцхүү энэ хоёр органик нэгдлийн
нэгдэн нийлж нуклеопротидуудыг үүсгэсэн цагт л амьдралын субстрат болж чадна. Тэгэхээр нуклеин өвчил өөрөг хоёр улдаангаар амьдрал тэр ам гэдэг зүйлийг бий болгож чадахгүй нийлж нэгдэж байгаа ижил амьдралыг бий болгодог байна. За ургамал амьтны эсийн бүү цэцтэй холоос нь найрлагад ордог нуклеопротидууд байдаг. Мөн хорматин ба рибосом нуклеопротидоос тогтно. Нуклеопротидыг агуулаагүй амьд биес гэж байхгүй. Нуклео гэдэг бол ерөнхийдөө бөөн гэж яриад байгаа шүү дээ. Удамшлын мэдээллийг дагуулагч амин хүчил гэж ярьдаг тийм. Протид уург. За эдгээрүүд маань эсийн дотор оршиж үйл ажиллагаа явуулах бөгөөд амьдралын үндэс болж чаддаг. Эсийн гадна бол ердийн л нэг химийн нэгдэл болдог. Эсийн дотор нуклеопротидууд үйл ажиллагаа явуулж удмын мэдээллийг дамжуулах гол үүргийг гүйцэтгэдэг байна. За тэгвэл амьд биеийн үндсэн шинж амьгүй биеэс ялгарах үндсэн шинж нь юу гэдэг вэ? За юу яж болох вэ? За мэдээж хэрэг амьсгал нь, хоол нь, үс нь, урж нь, хөдөл нь гих мэтчлэн гэж бодож байгаа. Тэгвэл биологийн шинжилгээ ухаан дээр өөрийгөө нөхөн үйлдвэрлэнэ гэж хэлдэг байна. Бүтцийн эрэм цэгцэд байдалд орж өөрийгөө зохицуулах чадварыг бий болгодог. Энэний үр дүнд бие өсөж томорно, хөгжинэ. Хөгжлөө хангахын тулд бодис энергийн солилцоо бий болгоно. Бодис энергийн солилцоо явуулсны үр дүнд удамшил хувьслыг бий болгож хөдөлгөөн хийгдэж аливаа үйлдэлд хариу үйлдэл үзүүлж байдаг. Энэ 8 шинж чанараараа амьд биес амьгүй биесээс ялгагддаг байна. За энэ талаар дэлгэрүүлэн үзье. За нэгдүгürt нь өөрийгөө нөхөн үйлдвэрлэх гэж. Өөрийгөө нөхөн үйлдвэрлэх буюу өөрөөр хэлбэл үржих чадвар нь амьд биесүүдийн чухал шинж юм аа. Амьд болгон зөвхөн амьдаас л үүсдэг гэдэг эртний үг амьдралд нэг л удаа өөрөө үүссэн. Бөгөөд түүнээс хойш амьтаа болгон амьдаасаа үүсэлтэй гэдэг утга санааг илэрхийлж байдаг. Тэгэхээр эндээс үзэхэд юу гэж ойлгох вэ гэхээр амьдрал дээр амьд бие анх үүсэхдээ нэг л удаа өөрөө үүссэн байна гэж хэлдэг. Яаж үүссэн бэ гэж. Тэгэхээр дэлхий юу гэдэг вэ? Дүүрэн устай байсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр дүүрэн ус яасан байх вэ? Нарны гэрлийн тусламжтайгаар ууршиж алга болоод хуурай газар бий болсон байдаг. За тэгээ ус тэр хөрс шороо за тэр нар эдгээрийн тусламжтайгаар амьд биеийн анхны үүсэл болох уурагт бий үүссэн байна. Тэр нь юу гэдсэн бэ гэхээр вирус байсан гэж үздэг. Ингэж анх амьд бие амь гэдэг зүйл үүссэн байна. Үүнээс хойш амьд биеийн хөгжил бол амьдаасаа л үүссэн байна. Тийм баталгаа байдаг. Тэгэхээр амьдралд бол одоо амьд бие үүсгэхэд юу өссөн? Нар тусалсан байна, ус тусалсан байна. За мэдээж яриг тэр тоос шороодсон. Дээр нь тэр хүчил төрөгчтэй байсан. Тэ агаар гэдэг. Ингэжээж амьд бие үүссэн хамгийн анх. За амьд бие махбодын амьдрах хугацаа тодорхой хязгаартай боловч тэдний амьдрал үхшгүй мөнх байна. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Хязгаартай хэрнээ үхшгүй мөнх. Амьдрах цаг хугацаа насжилт бол тухайн амьд биеэс хамаарат тодорхой хугацаанд хязгаарлагддаг. Тэгвэл үхшгүй мөнх амьдрал үргэлжилнэ гэдэг нь бол
одоо үр удам нь төрөөд үргэлжлүүлээд ингээд амьдралыг аваа явж байгаа. Энэ хэлбэр эхлэв. Тэгэхээр өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлээд үр удмаа бий болгочод хүчиж байгаа амьд бий. Тийм тэгсэн хэдий боловч энэ маань тасралтгүй үргэлжилж байгаа учраас үхвшгүй мөнх гэж нэрлсэн. За амьтан бүхэн бэлгийн болон бэлгийн бус замаар үр удмаа үлдээх ба эцэг эхийн гол шинж тэмдгүүдийг хадгалан авч үлддэг. Молекулын төвшөнд нөхөн үйлдвэрлэл нь нэг үеэс нөгөө үед дамжиж удмын мэдээллийг агуулсан ДНХ-гийн нийлэгжилтээр үндэслэгддэг. За тэгэхээр нөхөн үйлдвэрлэл бол ерөөсөө юу гэж нэ? ДНХ-гийн дезоксирибонуклеин хүчлийн гэж ярьдаг тийм нийлэгжилтээр үндэслэгдэж байдаг. Тасралтгүй үргэлжилж байдаг. Нэг үеэс нөгөө өөр. За тэр нэг үеэс нөгөө өөр удмаар үржигтэй тасралтгүй үргэлжлүүлэхэд тэр бэлгийн ба бэлгийн бус замаар үр удам үлдээх байдал илэрч байдаг. За ДНХ цаашаа тухайн бие махбодын өрмөц байдлыг тодорхойлогч уургийн нийлэгжилтийг програмчилж байдаг. Тухайн бие махбод ямар шинж тэмдэгтэй байх вэ гэдгийг ДНХ програмчилж байгаа. Програмчлахдаа уург нийлэгжилт програмчилдаг. За эсийн төвшөнд иш зөвхөн эсээс үүснэ. Эсвэл зөвхөн эсээсээ л үүснэ. Харин тэр эс үүсэх юу нөлөөлөх вэ? Эс дотор байгаа ДНХ уургийн нийлэгжилт нөлөөлнө. Харин бусад төвшөнд нөхөн үйлдвэрлэл маш олон янзын хэлбэрээр явагдана. Эцсийн шатанд голдуу тусгай бэлгийн эсийн тусламжтайгаар үүсэж бий болдог. Нөхөн үйлдвэрлэл биологийн зүйлийн оршин тогтнох нөхцөлийг хангадгаараа чухал ач холбогдолтой. Тэгвэл бүтцийн эрен цэгцэд байдал гэж явуулж байгаа юм гэж хоёр дахь асуудал. Хэдийгээр амьд бие сангүй биетэд байдаг химийн элементүүдээс тогтдог боловч нэгдлүүд нь молекулын төвшөнд маш нарийн зохион байгуулалттай явагдаж байна. Нарийн эрен цэгцтэй молекулын дээд бүтцийг үүсгдэг. Тэгэхээр аливаа амьд бие үүсэж хөгжих үр удмаа үлдээхэд үүсэ. Эсвэл эсээсээ л үүснэ. Энэ маань юу вэ гэхээр тэр орон зай тэр цаг хугацаанд тэр амьд бие үүсэж байгаа л гэсэн үг. Тэгэхээр эс дотор болж байгаа бүх механизм тодорхой цаг хугацаанд явагдана гэсэн үг. Эмх цэгц үүсгэх гэдэг нь амьд биеийн молекулын төвшөнд илэрдэг чухал шинж юм аа. Үүнийг эсийн төвшөнд тайлбарлавал мембраны бүтцийн нарийн тогтолцооны ачаар эс дотор явагддаг нийлэгжих, задрах олон урвалууд хоорондоо тусгаарлагддаг учраас тодорхой химийн урвалууд бусад урвалуудтайгаа холилдохгүйгээр тогтсон нэг газар орон зайд тогтсон цаг хугацаанд явагддаг гэсэн үг. Тэгэхээр эс дотор байгаа молекулуудын маань нарийн тогтолцоо нийлэгжих задрах процесс тодорхой цаг хугацаа, тодорхой орон зайд явдаг байна. Тэгэхээр орон зайн эрэмт цэгц гэдэг бол цаг хугацааны дэг горбыг үүсгэж байдаг. Эсэд химийн урвалууд орон зайны хувьд цэгцлэгдсэний ачаар тодорхой цаг үедэс дараалал нөхцөл бүрдсэн тохиолдолд эрэмт цэгцэд байдал явагдаж байдаг. Энэ нь яаж явдаг вэ гэхээр жишээлбэл бид нар 10 жил байхдаа нөгөө эс дотор рибосом байна. Рибосомын дотор уургийн нийлэгжилт явагддаг гэдэг. Энэ маань яг тэр цаг хугацаанд л явагдана. Тэр орон зай тэр рибосон дотор л явагдаж байгаа асуудал. Тэгвэл эндоплазмын тор дээр түүнд хэрэгцээтэй уургийг зөөвөрлөж өгч байдаг. Яг тэр цаг хугацаанд нь рибосомын уургийн нийлэгжилтийг явуулах
тэр цаг хугацаанд шаардлагатай уургуудыг шаардлагатай нөөц шимт ижилэн бодисыг эндоплазмын төр зөөж өгч байгаа жишээ. Энэ бол юу вэ гэхээр молекулынхаа төвшөнд тодорхой орон зай цаг хугацаанд стратагаар одоо яаж нь холилдохгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нэг хэсэг байна. Тэгвэл гурав дахь нь өөрөө өөрийгөө зохицуулах чадвар. Амьд болгон өөрийгөө зохицуулах чадвартай байдаг. Үүнийхээ ачаар тухайн орчиндөө дасан зохицож амьдралынхаа хэвийн нөхцөлийг хангаж чадна. Амьд байгальд зохицуулгын ийм механизм популяцийн, бие махбодын, эсийн гэсэн 3 түвшинд явагдаж байна. За популяцийн түвшинд яаж явагддаг юм бэ гэж. Зүйлүүдийн тоо, тухайн зүйлийн хүйсийн харьцаа, тодорхой генүүдийн давтамжийн зохих түвшинд хадгалагдаж байдаг. Тэгэхээр тухайн популяцийг бүрдүүлж байгаа зүйлүүдийн тоо, хүйсийн харьцаанаас хамааралтайгаар бие махбодын зохицуулгын механизмууд явагддаг. За бүхэл бүтэн организмын түвшинд зохицуулга нь яаж явагддаг юм бэ гэхээр тэр бүхэл бүтэн организмын түвшинд гол зохицуулга жолоодлагыг бий болгодог юм төв мэдрэлийн систем байдаг. Аливаа үйл ажиллагааг хийхэд гол нь нөлөөлж байдаг зүйл бол төв мэдрэлийн систем. За энэ бол мэдээж төв мэдрэлийн систем хөгжсөн амьд биетээр тийм ээ зохицуулга өөрийгөө зохицуулах чадварыг хэлж байгаа. За тэгвэл эсийн түвшинд яадаг вэ гэхээр өөрийгөө зохицуулах чадвар нь бол ихэвчлэн индукц репрессийн механизмаар явагдана гэж. Нийлэгжих задрах процессын үр дүнгээр явагдаж. Ферментүүдийн оролцоотойгоор нийлэгжил, задрал, нийлэгжил гэсэн битүү хэлхийгээр химийн урвал үүсгэн эсийн дотор молекулын түвшин зохицуулагдаж байна. Урвалын дунд эцсийн бүтээгдэхүүн нь урвал явуулагч ферментийн идэвхийг дарангуулж эргэх холбооны зарчмаар задрах, нийлэгжих процесс үргэлжилж байдаг. Энэний үр дүнд одоо процесс солилцоо явуулна. За процесс солилцоо хамгийн эсийн түвшинд хамгийн төрүүлээд явуулдаг юм нь юу гэдэг вэ гэхээр эсийн хан байдаг. Хэрэгцээтэй эрдэс бодисыг гаднаас нэвтрүүлэн оруулдаг тийм ээ. За тэгээд илүүдэл болон хэрэгцээгүй бодисоо буцаагаар гаргаж идэг юм. Эсийн хан ийм үүрэгтэй байх чинь. Энэ маань өөрийгөө зохицуулж байгаа нэг жишээ. Тэр организмын төвшөнд болохоор зохицуулга төв мэдрэлийн системээр за би халууцаад байна шүү, би хоол идмээр байна шүү, би өлсөж байна шүү гэдгийг төв мэдрэлийн системээр зохицуулж байгаа. Популяцийн төвшөнд бол үр удам хичнээн хэмжээтэй гаргах вэ гэдгийг зохицуулж байна. Одоо сөрөг бүрдэлт хэдэн юм байх вэ гэдгийг популяцийн түвшинд зохицуулж байгаа. Гэх мэтчлэн өөрийгөө зохицуулах чадвар бол ийм 3 түвшинд явагддаг байх нэ. За өсөлт хөгжил. За энийг бол бүгд л мэдэх байх тоо. Бяцхан дөнгөж төрсэн хүүхэд байснаа нас бий гүйцсэн хүн болтол яаж томорч бие хэмжээний жин нэмэгдэж өндөр болдгийг мэднэ. Энийг юу гэдэг нөхөр өсөлт гэж хэлж байна. Ингэж өсөж байгаа энэ хэлбэр бол эсийн тоо олширч байгааг илэрчээдэг. Эсийн тоо олширсны үр дүнд томорч биеийн жин нэмэгдэж байдаг байна. За энэ томорч биеийн жин нэмэгдэхийн хэрээр тодорхой мэдрэлийн тусламжтайгаар тийм ээ тодорхой үйл явц хийж үйл ажиллагааг хийж нарийн горин дүрэнд орж
хөгжиж идэг. Үүнийг юу гэдэг вэ гэхээр хөгжил гэж хэлдэг. Нэг төвшнөөс нөгөө төвшөнд шилжиж хөгжиж байдаг. Ямар ч бие махбод нял хөөхөд явдггүй байжгаад явдаг болох. Тийм ээ. За бичиж чаддгүй байж байгаа бичдэг болох гэдэг маань өөрөө юу гэхээр хөгжлийн нэг илэрхийлэл юм аа. Ис ялгаран хөгжиж эд эрхтэн үүсэж үйл ажиллагааны нарийн горимд орж хөгжихийг бол хөгжил гэж хэлдэг. Энгийн амьд бие аажим дэвшин өөрчлөгдөж олон эст бие махбодыг үүсгэхийг бас хөгжил гэнэ. Нэг төвшнөөс нөгөө төвшөнд хүрж байгааг бол бас хөгжил гэж хэлдэг. Тэгэхээр жишээлбэл сая би хамгийн анхны амьд бие бол вирус юм а гэж ярьсан шүү дээ. Тэгтэл өнөөдөр вирусаас сайн хөгжилтэй хүн үүссэн байна. Энэ маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр энгийн амьд биеэс олон эсэл амьд бие хэрхэн үүссэн бэ? Энийг бол бие махбодыг үүсгэхийг хөгжил гинэ гэж хэлсэн. Өсөлт хөгжил нь генетикийн хатуу хяналтанд ор мэдрэлийн шингэний зохицуулалтын дор явж байдаг. За бодис энергийн солилцоо. Аливаа амьд бие оршин тогтнохын тулд гадаад орчиндөө байнгын харилцан үйлчлэлцэж түүнд дасан зохицож байх чамтай. Бодис ба энергийн солилцоо бие махбод ба хүрээлэн буй орчны хоорондын холбоог хангаж байх үүрэгтэй. Эсэд явагдах химийн хувирлуудыг бүхэлдэнд бодисын солилцоо гэнэ. Энэ нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой байх бөгөөд анаболизм, катаболизм гэсэн хоёр үйл явцаар бий болждаг. Эсийн нүүрс ус өөх тус уургаас шингэн авсан нөөц энерги нь эдгээр нэгдлүүдийн химийн өөрчлөлтөнд орохын хэрээр генетик дулааны энерги болон хувирж идэг. Бодис энергийн солилцоо нь эсийн задарсан бүтцийн эсхийг сэлбэж бие махбодын өсөлт дотоод орчны тогтмол байдлыг хангаж байдаг. Өөрөөр хэлбэл бие махбод хооллож түүнд агуулгадж буй нүүрс ус өөх тус уураг задрахад ялгарсан энергийг амьдралын үйл ажиллагаанд зарцуулж хэрэгцээтэй бодисыг дахин нийлэгжүүлж бодис энергийнхаа солилцоог бүрдүүлж байдаг. Илүүдэл болон хорт бодисуудыг биеэс зайлуулж байдаг. Үүнийг юу гэдэг вэ гэхээр бодис энергийн солилцоо гэнэ. Тэр бодис энергийн солилцоог бид бол оршин амьдарч байгаа гадаад орчноос авч байдаг. Авсныхаа хэрээр бид нар биетэй уураг өөхтөс нүүрс ус болгон шингээж задлж байдаг байна. Задлсны үр дүнд одоо дулааныг ялгаруулж идэг байна. Дулааныг өөртөө бас шингээж идэг. Үүнийг л юу гэдэг юм гэхээр бодис энергийн солилцоо гэж хэлдэг байна. За 6 дахь шинж бол ялгарх шинж бол удамшил хувьсал юм аа. Удмын материал нэг үеэс нөгөө үед эцэг эхээс үр хүүхдэд дамжих үзэгдлийг бол удамшлын үр дүн гэж нэрлэдэг байна. Амьдралын тасралтгүй тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бол энэ удамшил хангаж идэг гэж үздэг. Тэгэхээр бие махбодын шинж чанарын тухай удмын мэдээлэл бичигдсэн ДНХ дамжуулах механизмтай холбоотойгоор удамшлын амьдралын тасралтгүй үргэлжлэл юм а гэж үздэг. За удамших хувьсал нь тухайн бие махбодод урд өмнө байснаас ялгаатай шинж тэмдэг илэрхий гэлдэг. Хувьслын үр дүнд генетикийн бүтцэд өөрчлөлт гарч цаашид удамшиж болдог. Мөн удамшихгүй ч гэж болно. Удамшил хувьсал хоёр нь эволюцийн хөдөлгөгч гол хүчин зүйл болох бөгөөд түүний ачаар шалгарал явагдаж байна. Тэгэхээр үр удамд удмын материал дамжихыг удамшил гэдэг. Үр удамд удмын материал нь тодорхой хэмжээгээр ялгарч өөрчлөгдөж дамжихыг бол
удамших хувьсал гэж байна. За хувьсал бол тэгээд ерөнхийдөө таад мэднэ. Хоёр янзаар хувьсдаг. Удамшдаг хувьсал, удамшдаггүй хувьсал. Тэгэхээр ихэвчлэн гадаад орчны нөлөөллөөс болж одоо хувьсал бий болсон бол тэр нь удамшихгүй байдаг. Дотоод тийм ээ тэр ДНХ-гийн дамжуулах механизмтай холбоотойгоор өдний мэдээлэл дамжуулах механизмтай холбоотойгоор өөрчлөгдсөн бол тэр удамшиж байдаг. Ингээд шинж тэмдэг үр удамд дамжин үлдэхийг бол удамшилах юм. Хувьсаж өөрчлөгдөхийг хувьсал гэх нэ. Тэгээ ерөнхийдөө бол нэг шинж тэмдэг хоёр болж өөрчлөгдөж нөгөө түүхэн хувьсах явцад шинэ бие махбод бий болох энэ үзэгдэл бол удамшил хувьслын үр дүнгээр бий болдог байна. Үүний тусламжтайгаар бол одоо хэн чадaltaй, хэн чадвартай, хэн илүү одоо шинж тэмдэг, сайн шинж тэмдэгтэй ялгарч үлдсэн нь амьдралыг тасралтгүй үргэлжлүүлдэг байна. За ихэнх нэгс биетүүд тусгай ертөнцийн тусламжтайгаар хөдөлж байдаг. За энэ дээр бол бид нэгс биетэн дээр нөгөө амиаб шаахай эвэглээ нэг бодож байна тийм ээ. Амиаб бол юу вэ? Хуурамч хөлөөр хөдөлж явдаг. Шаахай бол сормоосаар дэрвэлзэх байдлаар хөдөлдөг. Эвглэм бол шилбүүрийнхаа эргэлтээр хөдөлж яадаг. Ийм байдлаар үздэг. Тэгвэл ургамал суурин дээр хөдлөх буюу одоо нэг байрнаас нөгөө байр руу шилжин нүүдэггүй байх жишээд. За амьтад бол хоол тэжээлээ ирж хайж олохын тулд үржилтээ одоо үр удмаа үлдээхийн тулд зайлшгүй хөдөлгөөн хийх шаардлагатай. Нэг газраас нөгөө газар шилжин байрлах чадвартай болсон. Энийг бол юу гэдэг вэ? Хөдөлгөөн гэж хэлдэг. Ургамлын хувьд бол энгийн бодисоор хоололдог болохоор хөдлөх шаардлагагүй гэж хэлдэг. Харин ургамал болон амьтанд аль алинд нь эсийн дотор хөдөлгөөн явагддаг. Ургамлын эс дотор явагдаж байгаа хөдөлгөөн харьцангуй удаан байдаг гэж бас үздэг. Хурдныхаа хувьд тийм ээ. Удаан байдаг. За хөдөлгөөний дотроос хамгийн бүрэн төгс боловсронгуй болсон хэлбэр бол амьтдад илэрдэг 3 фосфор дадаанынгаас гарч буй энергиэр нөхцөлддөг булчингийн агших хөдөлгөөн юм аа. За энэ булчингийн агших хөдөлгөөн ихэвчлэн амьтдад байгаа. Агшиж хөдөлсөний үр дүнд одоо хөдөлгөөн хийж явдаг байна. За цочромтгой чанар. 8 дахь ялгагдах онцлог тийм ээ. Гадны цочролт амьд биеийн өгч буй хариу урвалыг цочромтгой чанар гинэ. Гадны цочролт хариу урвал өгч байгаа цочромтгой чанар. Бие махбодын хариу урвал үүсгэгч хүчин зүйлүүдийг цочроогч гэж хэлнэ. За тэр хариу урвал үүсгэгч хүчин зүйлийн цочроогч нь олон янз байдаг. Жишээлбэл одоо гэрэл нар байж болж байна. Орчны температур гэж болж байна. Цахилгаан байж болж байна. За цахилгаангуудад механик үйлчлэлүүд, за хоол тэжээлийн бодисууд, хортхий тийм. За дуу аваа муу адилхан цочроогчд болно. За мэдрэлийн систем хөгжөөгүй бие махбодод эгэл биетэн амьтан урвалууд цочромтгой чанар 3 янзаар илэрч идэг. Мэдрэлийн систем хөгжөөгүй амьд бие махбодод 3 янзаар илэрч идэг.
Тэр нь юу байдаг вэ гэхээр трофизм үзэгдэл. Трофизм. Таксис, насти. За энэ гурван хэлбэрээр илэрдэг байна. За трофизм үзэгдэл гэж юу хэлээд байгаа юм бэ гэж. Хөдөлгөөнгүй биш цочрлын хариуд эрхтний байрлал, өсөлтийн чиглэл өөрчлөгдөнө. Тухайн ургамлын эрхтний байрлал болон өсөлтийн чиглэл нь өөрчлөгдөнө гэж. Жишээлбэл гэж бод цонхны тавцсан дээрх ногоон ургамал байнга нэг талаас гэрэлтүүлдэг тул иш нь тэр зөв рүү тахих ихэнх навчин гэрэл рүү чиглэсэн байдлаар харагддаг. Энийг юу гэдэг вэ гэхээр трофизм үзэгдэл гэж байна. За таксис. Цочрогчийн үйлчлэлийн хариуд олон стамптан ургамлын эсвэд эсвэл бактери, замаг, эгэл биетнүүд тухайн чиглэл рүү хөдөлгөөн хийх идэвхтэй хэлбэрлэлээр шилжихийг бол таксис үзэгдэл гэж байна. Жишээлбэл ногоон эвлээ гэрэл рүү чиглэсэн хөдөлгөөн хийнэ. За мөн адил далайн ёроолд байгаа зарим загас хүртэл гэрэл хаанаас гарна тийшээ явдаг. Эсвэл өөрөөсөө гэрлийг гаргаж цацруулж явдаг гэх мэтчлэн. Тэгээ ийм гэрэл рүү чиглэсэн хөдөлгөөн хийхийг бол фототаксис гэж нэрлэдэг байна. За залгуур эсийн гадны биет рүү чиглэсэн хөдөлгөөн хийдэг. Бие дотор залгуур эсгэж гадны биет рүү чиглэсэн хөдөлгөөн. Үүнийг бол хемотаксис гэж нэрлэдэг. За зөвхөн ургамалд байдаг цочрлын хариу урвал. Зөвхөн ургамалд байдаг цочрлын хариу урвал. За жишээлбэл цэцгийн титмэн тодорхой үетэйгээр нээгдэж хаагдах. За энэ дээр нөгөө өдөр шөнө болоход тийм өдөр болоход цэцгийн дэлбээ нээгдээд шөнө болоход хаагдах байдлаар илэрч идэг. За мэдрэлийн системтэй бие махбодод цочромтгой чанар нөхцөл ба нөхцөлд бус рефлексээр илэрч байдаг гэж. Амьтад дохионы нэгдүгээр системийн тусламжтайгаар гадаад орчныг хүлээж авч байдаг бол хүнд түүхэн хөгжлийн явцад дохионы хоёрдугаар систем хэл яриа хөгжсөн байна. За ийм байдлаар илэрдэг байх нэ. За бүх амьд биш зөвхөн гадаад орчны төдийгүй дотоод орчны өөрчлөлтийг мэдрэх чадвартай байдаг. Суун тэжилтэй амьтны арьсан дахь цусны судас нь биеийн температур ихсэх үед тэлж илүүдэл дулааныг тогтмол болгодог. Амьд биес орчны хүчин зүйлүүдэд зохих хариу урвалыг үзүүлснээр орчин амьд болон амьд бус байгалийн хооронд нэгдмэл харилцаа тогтдог. Энэ нь бие махбод гадаад орчноос хамаарч орчин нь бие махбодын үйл ажиллагааны дунд хувьсан өөрчлөгдөнө гэсэн. Дээрх үндсэн шин чанарууд нь бие махбодод ямар нэгэн хэмжээгээр илэрдэг бөгөөд түүний бие махбод амьд эсхийг тодорхойлох гол хэмжээ байдаг. Амьд бие махбодын энергийн солилцоо нь тэдний оршин тогтнох зайлшгүй нөхцөлийг өгдөг. За ингээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгая.